Сайн байцгаана уу? Богино хэмжээний ой тогтоолтын цуврал видео хичээлийн ээлж дугаараар та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр хичээлээр мнемотехник буюу ой тогтоолтын аргачлалаар гадаад хэлний үгийг үр дүнтэй цээжлэх аргачлалыг танилцуулах болно. Хэрвээ танд гадаад хэлний үг цээжлэх төвөгтэй байдаг бол наашийн анхаарлаа хандуулна. Бидний үг тогтоох уламжлалт арга үндсэндээ олон дахин давтаж өөр юм болов. Эсвэл хэрэглэн тулгуурлан үгсийн сангаа нэмэх байдаг. Харамсалтай тогтоосон гэж бодсон үг текстэн дунд гарч ирэхэд санахгүй дахин толь бичих барих үе бидэнд цөмгүй тохиолддог. Тэгвэл төсөөлөл сэтгэл хөдлөлтөөр суурилан хурцтай хамгийн гол нь хөгжилтөөр хэрхэн цээжлэхийг харцгаая. Гадаад хэлний үг цээжлэх яагаад хэцүү байдаг вэ гэхээр тухайн гадаад үг хийсвэр төсөөлөх боломжгүй учраас санахад хүнд байдаг. Тиймээс гадаад үгийг бид дотроо төсөөлж харах ёстой. Төсөөлж харахын тулд тухайн үгтэй дуудлага төстэй үгийг бид олох хэрэгтэй. Ингээд 3 үгэн дээр жишээ тайлбараа хий. Эхний үг bold, халзан. Bold гэсэн үгтэй дуудлага төстэй үг bold. Болдын тоглолтын дээр фэнүүд нь дуучин болд гэж орж байгаагаар үйл явдлыг харъя. Энэ үед болдын үс туг тугаар сүүлдээ халзан болсноор үзэгчд дуучин болд биш халзан болд гэж орж байгаагаар төсөөлье. Энэ үйл явдлын дуучин болд нь bold гэдэг үгийн утгыг халзан гэдгийг сануулах. Хоёр дахь үг наат, самар. Наат гэдэг үгтэй дуудлага төстэй үг наад, тоглож наадахын наад. Бид бүхний эргэн тойронд хүмүүс самраар тоглож наадаж байгаагаар төсөөлцгөө. Мөн энэ үйл явдал дээр наадаж тоглохын наад нь наат гэдэг англи үгийн утгыг самар гэдгийг сануулна. Гурав дахь үг dromedary, ганц бүх тэмээ гэсэн утгатай. Энэ үгтэй дуудлага төстэй үг dromedary. Ингээд дромон дээр ганц бүх тэмээн дээр суугаад ирж байгаа залуу төсөөлцгөө. Энэ үйл явдал дээрх дром дээр гэсэн үг нь dromedary гэсэн гадаад үгний утгыг ганц бүх тэмээ гэдгийг сануулах бол. Хүний тарихт зургаар ажилладаг учраас дээрх төсөөллөөс эдгээр үгсийн утгыг та төвгүй санаж чадна. Ингээд үгнүүдээ санацгаая. Эхний үг bold, халзан. Хоёр дахь үг наад, самар. Гурав дахь үг dromedary, дром дээр ганц бүх тэмээ. Та эдгээр үгсийг алдаагүй санаж чадсан гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Хүн ой тогтоолтоо хөгжүүлэхийн тулд тусгай аргачлалд суралцаж, дасгал сургалт хийхээс гадна самар жимс зэрэг амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж хэвших хэрэгтэй. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баярлалаа.